Энэ бол геноцид. Энэ бол алга. Энэ бол хэлмэгдэл. Энэ бол үндэстэн оршихуйн таслал. Энэ бол түүхийн хар холбоо. Хэлмэгдүүлэлтийн цаад хэлмэгдүүл тэр бол үнэхээр нэг тийм замбраагүй алан хадлага болсон юм байна даа гэж ингэж бодогддог. 20 дугаар зууны Монголын түүхэнд учирсан хамгийн гамшигт аимшигт явдал. Тэр их сэхэдэн мэрэгд байсныхын төлөө тэд нэрийг зориудаараа дуусгасан юм зохион байгуулалттай геноцид болсон шүү. Үндэстнээр нь Монгол үндэстний оршихуйг тасалсан шүү. Монгол улсын түүхэнд болж өнгөрсөн улс төрийн хилс хэрэг хэлмэгдүүлэлтийн талаар өгүүлье. 1921 оноос эхэлсэн улс төрийн их хэлмэгдүүлэлт 1937 онд хүчээн авч хүний ёсноос гажууд аимшигт цусталлага, харгас хэрцгий шийтгэл, залхаан зэрлүүлэлт болсон юм. 1932-оос 1956 онд 31597 хүн шийтгэгдэж 21456-ыг нь буудсан байдаг. Үүнээс 17612 нь лам нар байсан юм. Чухам юу болцсон бэ? Яагаад ийм болов? гэж бодвол энэ олон учир байгаа. Үнэн дээр хүн амынхан эрчүүдийнх нь 20%-ийг тэгээ номтой лам хургуудын үе олноор нь бүр хатсан бүр энэ ч зүгээр хэлмэгдэл гэдэг нэг зүгээр нэг зөөлнөр хилээд байгаа байхгүй юу? Нэр нь хүртэл. Тэгээ репрессия гэдэг. Энэ чинь тэр genocide гэж тэр одоо орсоор геноцид гэдэг те аймаглан төрлөөр нь устгах гэмтэрэг болсон шүү дээ Монголд. Энэ чинь 21 оны ардын хувьсгалаас хойш 1911 оны 19-р эрсэнд одоо бурхны шний тэргүүн богд тийм ээ халахын одоо дөрвөн хан сууж агаад ингээд тусгаар тогтнолоо манжаас салаад улсын цолыг Монгол гинэ гэж. Тэг улсын заанаар бурхны шний тэргүүн богд хаан болоод ингээд эн чинь өнөөгийн Монгол улсын үндэс суурь тавигдчихж байгаа. 21 онд зөвлөлтийн улаан армийн цэрэг орж ирээд Цосхийн эрхийн булаагаад авчиж байгаа шүү дээ. Тэгэл том хэрэгүүд. Лам байхгүй бол лам нарын асуудал байхгүй болно хэмээсэн. Сталины бодлогоор монголчууд давтаж дуртагтаж хүнд харгас алдаа хийсэн юм. Зөвлөлт Орос улс 1928 оноос шашны эсрэг тэмцэл бол социализмын төлөө тэмцэл гэсэн ураа гарган хэрэгжүүлсэн бөгөөд маш олон удаагийн шат дамжлагтайгаар хэлмэгдүүлэлт өртүүлсэн юм. Тэдний зорилго юу вэ? Тэгээ зорилго нэг үл ердөө тэр одоо улаан засгийг тогтоох тэр нь саад болж байгаа энэ үндэсний үзэл, үндэсний уламжлал тэрийг тээсэн бурхны шашин энийг үгүй их. Ердөө маш тодорхой хэлчихэж байгаа. Виталий гэдэг нуус нэртэй хүний тайлан байгаа 1925 онд. За 24 онд богдон таал боллоо гэх тэр хүн шууд бичиж байгаа. За ингээд бурхны шний тэргүүн одоо айхтар саад болж исэн богдон таал боллоо. Одоо яах вэ гэж. Бүр 11 зүйлтэй тайл байгаа. Ингэнэ гэж. Ядуудад лам нарын нийлсүүлнэ. Лам нарын чинь дотроос нь сүм хийдийг устгана. Дотор нь одоо ингээ ядуудад хүмүүсийг татаж аваад, элсүүлж аваад шашны хэрэглэх шашны комисс гэж байгуулна. Бүр сүм хийдийн дэргэд засгийн газрын төлөөлөх шиг хүмүүс суулгаад. За мэдээ аваад лам нарт зориулсан тусгай лам нарын сэтгүүл гэж гаргаад. За ингээд дотроос нь одоо хаглан батаргана, эв тэмжингүй байлгана гээд. Энд бол маш олон дистралтай зүйл байгаа. Шашны комисс байгуулна. За тэгээд эдийн засгийн аргаар жасчав гэдэг одоо ингээд сүм хийд чинь аж ахуйтай шүү дээ. Тэрийн компани эрхлэнэ. За эдийн засгийн татвар ононо. За цэргийн татвар ононо. Гүд гिचний олон татвар оноож исэн гэж бодож байна лам нарт ч одоо тоймог болон. За ингээд хар болгох компанид ажил явуулна. 100 мянган ламтай байсан. За 1937 оны 1 сарын 1-ээр энэ Виталий гэж 25 онд бол 100 мянган ламтай гэж бичсэн байгаа. 37 оны 1 сарын 1-ний тооллогоор 85018 лам байна гэж бүр АБ-г хүн хүний бичсэн байгаа. Сүм хийд болгоноор энэ дотоод явдлын яам одоо архив байна.
Энд ч одоо бүр аймгаар гарсан. Одоо нэг аймгаар нэг лам нарын бүртгэл гараад байна шүү дээ. Энд чинь барьж алах гээд бүртгэж байгаа шүү дээ. Тэн дээр чинь одоо хаалга чинь хамбан одоо лавн гэл одоо гисгүйн гэл бүр нэр нийт устдаар байгаа. Ингэж бүртгэж авчаагаад 37 оны 1 сарын 1-ний шүү. 85018. 39 оны 4-5 сэрэхэд дууслаа гэж. Дуусгачлаа бүгдийг. Бүх лам нарыг устгачлаа гэд Головчик гэд чаа усан гин зөвлөх бичиж байгаа. Тэгэхээр ийм зүйл яагаад болсон бэ гэж тий. Ер нь бол ийм зүйл болоход очирчлага юу байсан бэ? Тий. Монгол улс хар тогтноо олоод 1911 оны 12 сарын 29-нд богж үзэндэн ботхтынхаа одоо зарлаг тий гүн хааллын дор бүгд одоо нэгдээд Монгол туурхтан даяараа цоодогтсон улаан одоо байгуулсан ийм өтөх баяр хөөр усны дараах үесээс эдгээр зүйлсүүд бол хүчтэй одоо ийм гадны бодлогод нөлөөлж гисэн. Энэ том нөлөөлөл дотор бол ерөөсөө тухайн үеийн одоо төр нийгэм зүтгэлтнүүд улсын ялангуяа одоо их шилдэг сэхэтэн лам хуургууд шилдэг одоо улс төрийн төр нийгэм зүтгэлтнүүд одоо алт уургийн тайж ноёдууд гэдэг ийм зүйлүүдийг бол ангилан устгасан ийм ангилан устгах бол явагдсан шүү дээ. Энэ бол 1924 онд богж үзэндэн ботх таал төгснөөс хойш энэ үйл ажиллагаа ер нь бол үе шаттайгаар бодлоготойгоор нарийн зохион байгуулалттайгаар явж хамгийн одоо оргил үедээ хүрсэн нь 1937 он байсан гэж ингэж эрдэмтэн судлаачид үздэг. Тэгэхээр үүний одоо хор хохирлыг бол ер нь бол манай улс даяараа бүрэн тодорхойлж чадаагүй. Өнөө хүртэл бүрэн одоо хохирлын тодорхойлж чадаагүй. Зөвлөлт холбоот улсын удирдагчдын гол явуулсан бодлого бол бүгд найрамдах Монгол ард улсад өөрийн улс төр эдийн засаг улс төрийн нөлөөгөө гүн бат нэвтрүүлэх тэнд бүрэн ноёрхох гэсэн ийм чиг шаардлагыг л баримтсан юм. Тэгээ үүнээс үүдээд бүгд найрамдах Монгол ард улсын дотоодод энэ ховсголыг эсэргүүцэх, зөвлөлтийн төрж ирж байгаа энэ нөлөөг эсэргүүцэх ийм боломжтой гэсэн хүмүүсийг хоморлон устгах үйл ажиллагаанд 1933 оноос эхлээд орсон. Тэгээ энэ 33-аас энэ үйл явц бол 1947 оны хүртэл үндсэндээ үргэлжилсэн. За 1953 онд зөвлөлтийн удирдагч Сталин нас орсноор энэ Аз болон дорн дахин зөвлөж исэн бодлого нэгдүгээрт өөрчлөгдсөн, хоёрдугаарт дэлхийн 2 дугаар дайны дараа дэлхийн социалист систем тогтоод тэр зөвлөлт холбоот улсын тунхаглаад байсан социализмыг экспортлон социалист хувьсгалыг тэгээд аян дэлхийд тараана гэдээсэн үйл явдсан. Азад бол бодож исэн хэмжээндээ амжилттай хэрэгжсэн. 1940 оны сүүлч 50-ад оны ихэд бол бүгд найрамдах Хятад ард улс байгуулагдлаа. Чанкаши бол Тайван руу хөгдлөө. Хятадд социалист дэглэм тогтлоо. За мөн бүгд найрамдах арчилсан Солонгос улс гэж социалист улс байгуулагдлаа. Мөн Вьетнам, за Вьетнамаар дамжаад Вьетнамын хөрс сэргэлдэх улс орнуудад социалист чиг баримжаатай хөгжихийн үйл явцууд өрнөж явчихсан. Тэгэхээр энэ бол яг нөгөө тэр 20-од оны дунд үед боловсруулаад тэр дэлхийд тараах гэдээс энэ бодлого нь амжилттай хэрэгжиж явна л гэсэн үг шүү дээ. Энэ дунд одоо монголчуудын энэ 1930-40 оны үед өрнөсөн үйл явц өрнөд явж байгаа. Тэгэхээр яг энэ улс төрийн олон улсын улс төрийн бодлоготой холбогдоод энэ одоо Монголын доторх 5 дугаар цаваа буюу одоо эсэргүүцэлд этгээдийг нухчин дарах гэсэн энэ үзлийн үүднээс лөмбийн хэрэг, гиндэн дэмдээ хэрэг, лам нарын хэрэг гэх мэт энэ олон зохиомол хэрэгүүдийг гаргаж олон мянган монголчуудыг энэ харгас эрцгийгээр устгасан. Энийг бид нар бол энэ хэлмэгдүүлэлт гэж нэрлэдэг. Олон оронд улс төрийн хэлмэгдүүлэлт болж байсан ч жирэмсэн эмэгтэйг цаазалж байсан түүх байдаггүй. Гэтэл нэг хүнийг дахин шүтэх үдэл суртлын ухуулгаас улбаалan харгас хэрцгийгээр жирэмсэн эмэгтэйг хүртэл хэлмэгдүүлэн хороож байсан.
судлаачны хувьд би энэ хэлмэгдүүлэлт гэж хэлэлтэхтэй санал нийлдэг юм аа. Ер нь бол ягаад гэвэл энэ бол нарийн олон жил одоо ингэ судалж үзэж байхад бол энэ зохион байгуулалттайгаар явагдсан Монголын шашин, соёл, түүх, Монголын одоо энэ өөрийн үндэснийг их үнд зүйлээ хамгаалсан усуудыг зохион байгуулалттайгаар дуустгасан ийм зүйл болсон гэж одоо үзэж байна. Ер нь бол ихэнх судлаач эрдэмтэд бол энэ тал дээр санал нэгтэй байдаг. Ягаад тэгэхээр хамгийн шилмэлэр эрдэмтэд хамгийн сайхан боловсролын газрууд хамгийн их одоо хүмүүсийн одоо эмчилгээ сувилгаа хийдэг эмнэлэг мам татсангууд тэр эгэж жирийн одоо сүсгэн ард түмний одоо бишрэл хүндэтгэл болсон тэр хүний эрхчлөөнд маш бүдүүлгээр одоо халдаад хүчээр тэрийг зогсоогоод хүний одоо шүтэн бэрх бишрэх эрхчлөө тэрийг нь одоо бүрэн зогсоогоод ингээд одоо бурхны ном үзэн судалсныхын төлөө тэгээд дээр нь Монгол эх орныхоо төлөө монголчуудынхаа энэ соёл уламжлалыг одоо хатгалж хамгаалж явсан тэр их сэхэтэн мэрэгд байсныхын төлөө тэд нэрийг зөрөөдөрөд устгасан ийм зохион байгуулалттай устгал одоо явагдсан учраас энийг одоо хэлмэгдүүлэх гэж хэлэхэд бол үнэхээр одоо цахимжгүй байгаамаа. Аян ядуугийн ялгаа байхгүй. Өрөөсөө л бүгдээрээ л чигд ядуу байх ёстой. Төлөвлөсөн төлөвлөгөөн дээр дагаж өгч их ёстой. Марксизм, ленинизм бол үзэл сурталчилгын үндэс байх ёстой гэдэг энэ л үзэлт. Тэгэхээр энийг монголчууд хүлээн зөвшөөрөв. Бидний хөгжлийн зам өөр байна. Бид өөр онцлогтой гэдэг. Тийм учраас ингэж шүүмж хэлдэг, энэ үзлийг тээж явдаг хүмүүс бол сэхэтнүүд. За тухайн үед бол нийгмийн оюун санааны өдөртөгч байсан лам нар. Тэгэхээр энэ хүмүүсийг л бол ингээд 1920-од оны сүүлчээс эхлээл амаргалан устгаж бүлэг хэрэгт оруулж эхэлсэн шүү дээ. Энэ цаг үед хүний амиар наадаж, балмад хэрцгий, цус даллагаар Монгол үндэстнийг өөр хооронд нь хагаралдуулан бутаргаж, нэгийг нь нөгөөгөөр нь алуулж, эзлэн түрмгийлж байжээ. Миний ээж Дорнот аймгийн Булган сумын Сүрэн тайж гэдэг Дичингийн Сүрэн тайж гэж хүн байсан. Тэр Сүрэн тайжийн охин болж төрсөн байсан. Аав маань бас Хөвсгөл аймгийн Галцсум ийм хүн байсан. Тэгээ аавын маань эцэг нь болох дээр гүр архичаагээд бас л одоо Хөвсгөлийн толгой лам нарын л нэг байсан юм лээ. Тэгээл бас л эсэргүүн ингээд хороогдсон болох дээр аав ээж хоёулаа хоёр талаас одоо хороогдсон эсэргүүний одоо үлдэгдэл үр хөөхтүүд гэж байсан учраас өөрсдийгөө баг одоо нууж амьдарч исэн да. Ээж маань болохоор 90 оноос хойш л одоо нэг цагаатгахныхын дараа л биднэрт ингэж хэлжсэн шүү дээ. Одоо бидний аав маань ийм хүн байсан, ингэж хэлмэгчээсэн. Тэгэд энэ цагаатгцсан тогтоол гарсны дараа ярьснаас биш өмнө нь бол ер нь тийм айц сүцтэй, ер нь ингэж айхтар энэ одоо хэлмэгдүүлэлт гэж байгаач биш энэ бүр аллах, хядлах бас юм билээ шүү дээ. Ээж маань энэ түүхээ ярихдаа бүр сэтгэлийн угаас шимширч нулимс нь одоо цэглэгнээд мэлмэрч тэгж ярьж ийсэн. Энэ бол маш их гашуун зовлонг бол өөрийнхөө биеэр бие сэтгэлдээ бүр цоожулж чамдын чамдад шойжилсан цоошоо цуурга тайлж одоо бидэнд хэлж яхад бол үнэхээр одоо бидний ч гэсэн одоо тэр одоо зовлонг ээжийнхаа зовлонг сонсоо бид ч гэсэн одоо сэтгэл их шимширч одоо нулимс хэлгэнж ийсэн. Энэ бол аимшигтай түүх. Ер нь энэ хэлмэгдүүлэлт их хядлага бол бидний дээд үеийнхний зүрх сэтгэлд нь бүр шимширч гансарч одоо шингэж үлдсэн. Энэ бид одоо ингээд нэг амьд минь гарчлаа. Одоо энэ үр хөөхд минь хизээ нэгэн цагт хэлмэгдчихвэ гэдгээс одоо болгоомжилж биднээс хүртэл одоо энэ түүхийг нууж ийсэн. Энэ хэлмэгдүүлэлт, энэ харгислал гэдэг бол ер нь бол хүний нийгэмд байж болохгүй үр дагавартай юм гэдгийг бол одоо мэдэрсэн дээ. Одоо бол бид нар сэтгэл зүрхээрээ мэдэрч байна. Бидний дээд үе бол бүр судсаараа тийм ээ, цусаараа, амиараа мэдэрч ийсэн. Энэ аимшигын үе одоо хожим хаашид битгий байгаасай л гэж залбирч байна да.
Монгол хүн болоо тийм ээ. Монгол одоо орноо хөгжүүлэх гэж оюун ухаанаа хамаг байдгаа зориулсныхаа төлөөсөнд тухайн үед тэгж одоо гадаадын тийм ээ одоо Сталины бодлогын шуурганд өртөж ийм явдал одоо битгий хожим хойд бол болохгүй байх гэдэгт бол бид нар одоо найдаж байна. Энэ залуу үеийг минь түүхийг мэдрүүлж энэ хэлмигдүүлэлт энэ хядлага гэж байсан юмаа гэдгийг залуу үед минь мэдрүүлж өгөөсэй л гэж одоо бид нар энэ хүсэж байгаа юм да. Тэгээ үзэл суртлын харгаагаар ийм сүрхий юм болчихжтэй хөөрхийдээ тэгээд дурсан санаж тэрнийга бодож явах хэрэгтэй. Тэгэх юм бол ирээдүйд ерөөсөө хэлмэгдэл үүсэхгүй. Одооны хүүхдүүддээ бид тэр хэлмэгдлийн тухай маш сайн суулгаж чадах юм бол ирээдүйд Монгол орнд хэлмэгдэл гарахгүй. Энэ чинь зүгээр хэлмэгдэл гэдэг нэг зүгээр нэг зөөлнөр хэлээд байгаа байхгүй юу? Нэр нь хүртэл. Тэр репрессия гэдэг. Энэ чинь тэр genocide гэж тэр одоо Оросоор геноцид гэдэг те аймаглан төрлөөр нь устгах гэмтэрэг болсон шүү дээ Монголд. Энэ чинь 21 оны ардын хувьсгалаас хойш 1911 оны 19-нд одоо Бурхны шний тэргүүн богд тийм ээ халахын одоо дөрвөн хан сууж агаад ингээд тусгаар тогтнолоо манжаас салаад улсын цолыг Монгол гинэ гэж. Тэг улсын заанаар Бурхны шний тэргүүн богд хаан болоод ингээд эн чинь өнөөгийн Монгол улсын үндэс суурь тавигдчихж байгаа. Энэ том үйл явдал чинь тухайн үеийн нам улсын түүхэндээ 21 оны ардын хувьсгалтай энэ зэрэг үйл явдал боллоо гэж. Лам нарын хэргийг шийдвэрлэлээ. Махан бодиорн цааш нь харууллаа. Сүм хийдийн устгалаа. 767 сүм хийдгээд тоо байгаа. Энэ чой болсон гэлтгэл гарсан учраас нам улсын түүхэнд орсон юм. Энэ 767 сүм хийд гэдэг чинь 767 хот шүү. Хот шүү. Хот суурь юм. Үндэ 20 дугаар зууны ихээр бичсэн байгаа шүү дээ. Тэр Цэвэн Жамсаан нурын тэмдэглэл дээр байгаа. Ундаасан залуучуудын очих дуртай газар сүм хийд байсан юм аа гэж. Тийм ч учраас одоо хүмүүс бол ингээд эрэгтэй хөвгд гарахаар заавал ам болгодог байсан шүү дээ. Тэгэхээр 767 хот устгасан, суурин устгасан. Шөөч болоогүй шүү эн чинь бүрэн бустаа. 5000 гаруй зув сүм дугна байгаа. Бүр тэр бүртгэл дээр АБ гэсэн байгаа. 5000 хэдэн зуун сүм хийд устгалаа гэж. Юу дугна устгалаа гэж. Барилга нураалаа гэж. Тэгээд ийм одоо аюултай зүйл болсон шүү дээ. 20 мянган лам цааш нь харуулсан гэдэг нэг ярьж хаад тэр хүмүүсийн чинь аим нас үнгүй юм уу? Монголчуудыг тунд энэ дэлгэрсэн энэ шашин бол монголчуудыг нэг ахуйд нэвтэрч гисэн юм шашин шүү дээ. Ерөөсөө бидний бүгд хийж яадаг энгийн зан үйл хүртэл шашны зан үйл болцсон байдаг. Одоо ч гэсэн тийм шүү дээ ер нь. Одоо бид нэр ахуйдыг нэвтэрсэн. Юм учраас одоо бидний төрлөө шашин өөрийн үндэсний шашин гэдэг явдаг шүү дээ. Тэгэхээр энэ үзлээсэн салгахын тулд тэр энэ үзлийг номлогч авч явдаг тээгч нарыг л устгах хэрэгтэй болж байгаа юм л. Тэгээ 1935 онд анх тэр одоо Жамин төв юу одоо Тевлам бичиг хэргийг Сталины өрөөнд бий болгоод тэгээд эхний хүмүүсийг бариад тэгээ 1938 оны үндсэндээ 10 дугаар сар гэхэд нам нарыг бол барьж дууссан юм байна. Тэр хүн гэдэг чинь тэр зүгээр одоо хойно алхаас бараг тэр одоо ингээд нөгөө хөдөөнөөс чинь ингээд ачаад явахдаа ингээд том машин тачна. Машин хөрөлцөхгүй байхаар чинь тэрнгөө буудах юм чинь хүний тоо юм чинь жалганд аваач бууччих гэж. Тоймгүй шүү дээ энэ стенэр хүн энэ одоо та нар ингээд юу ярьдаг шинэлэрийн бүртгэл гэдэг еврей нарыг устгасан тухай гитлерийн тухай дэлхийн тэр айхтар кино байгаа. Иннээс доор юм байгаа нэрээс амар зүйл байгаа. Энэ оюун санааг нь авч явж исэн зүйлийг устгахчаар үндэстэн уг өнцөг болчихж байгаа юм тэр. Монгол гэдгээ мартаад ийм болгочихж байгаа шүү дээ. Бичиг үсгтээ олон мянган лам уурга номтой хүмүүсийн ингээд алгуулахаар ингээд ийм болчихж байгаа юм тэр шүү дээ. Тэгээд дээр нь бичиг үсгийн солихоор түүхээ мэдэхгүй, урдлаа мэдэхгүй. Тэгээд өнөөгийн залуучууд бол энийг бол ойлгуулах хэрэгтэй, уран сайхны кино хийх хэрэгтэй. Хуучин гарч ирсэн кинонуудыг бүгдийг одоо хаадгүй маа гэхэд ядаж доотлол нь тайлбартай гаргах хэрэгтэй. Тэгэхээр энэ цаг үеийг бол хойч үеийг бол үнэхээр одоо мартаж болохгүй.
хизээч мартаж болохгүй. Энэ бол маш аимшигтай болсон зүйл. Ер нь бол монголчуудын одоо энэ монгол айл бүр дотороос өөрийнхөө одоо тэр өвөг дээдс дотор нь, удан дотор нь ер нь бол энэ одоо гай зовлонд ийм одоо хүнд гай зовлонг нөөрлж амсаагүй айл монгол айл байхгүй шүү дээ. Тэглээгээд Монголын төр энэ бүгдээс одоо бүрэн уучлалт гуйж эдгээрийн хор хохирлыг хэмжээг тогтоож үүн дээр одоо бүрэн эцэлсэн арга хэмжээг өнөөхт авч чадаагүй гэж боддог. Ягаад тэгэхээр Монголд одоо хамгийн их энэ хүнд хохирлыг бас үнэхээр өнөөхт амсж байгаа энэ одоо зүйлийг одоо бүрэн одоо мэдэрч явж байгаа зүйл нь юун дээр ажиглагддаг вэ гэхээр монголчуудын энэ үндэсний шашин соёл дээр бол энэ илүү тод харагддаг. Энэ 11 оны тусгаар тогтнолд эрхчлөө олгоход би Богд хаан Бурхны шин гэд хэдэн мянга дахин давтаад байгааг үчирээ гэвэл энэ хүмүүс энэ орчин үеийн Монгол улсын эхлэлийг тавихад Бурхны шин Богд хаан энэ Богд хааныг тойрсон одоо ингээд үндэсний үзэлтэй монголчууд тэр эзэн Чингисийн одоо ургийн алтан ургийн хан аван гүнгүүд нь ингээд бүгдээр нэгдэж нэг ийм сар тогтнолд эрхчлөөг олж авсан юм шүү дээ. 1.5 сая 34 км-уудыг дээр чинь. Тийм учраас лам нарыг номтой гэж нэг цааслаад, үндэсний үзэлтэй гэж цааслаад, уламжил тээгч гэж цааслаад, оюун санааны өдөр дагшин оюун санааных нь тээгч нь байна. Тийм. Ингээд. Тэгэхээр өнөөдөр чинь оюун санааг чинь яаж ийн? Энэ хоос орон зайд чинь маш олон гадны үзэл онол. Үндэсний уламжилтай чинь ингээд олон давхраад ирж байгаа юм. Тэр үед гарсан ном зохиол энэ улс төрийн бодлогууд дээр энэ бол атом монголчуудын хувьд маш алдаатай шийдвэр байсан гэдгийгаа Монголын үндэсний телевиз, Монголын одоо энэ шинжлэх ухааны байгууллагуудад дамжуулж ном зохиолууд бүрэн суудгаж өгч үүний одоо тэр үед хийсэн ном зохиолууд, кино зохиолууд заавал тайлбартаагаар гарах хэрэгтэй шүү дээ. Манайд ижил төвшөнд байсан ер нь бол бас яг ийм зүйлүүд тохиолдсон улс орнууд бол аль хэдийн энэ зүйл кинонуудаа бараг хаагаад ийм улс төрийн одоо ийм гүтгэлийг зогсоогоод шин үеийн одоо ирээдүйн одоо монголчуудаагаан тархийг одоо ингэж синхруулж угааж хуучны тэр үзэл бодол нь эргээд одоо ингэ батчин суух эргээд энэ үзэл бодол нь өөрчлөгдөхгүй байгаа энэ зүйлүүд дээр одоо бол бүх улс орнууд анхаарсан шүү дээ. Маш их одоо анхаарч энэ үл ерөөсөө байж боломгүй зүйлээ гэж ингэж үзсэн. Тэгэхээр монголчууд миний энэ үнэн учрыг ойлгох хэрэгтэй биш үү? Энэ хилмиг текстийн өдөр ядаж бүгдээрээ нэг энийг дуграад хүүхэд залуучуудаа ойлгуулахыг хичээгээ штэ. Энэ хилмиглэлд өртөөгүй нэг өргөж айл байхгүй бүх одоо өртсөн байгаа. Тэр намын гишүүн, тэр л одоо эвлийн гишүүн, тэр л одоо сая дараа одоо юу байна те бүгд өртсөн байгаа. Тэгэхээр энэ үннийг мэдүүлээд яах гээд байгаа юм бэ гэж. Энэ үннийг мэдвэл та хэн бэ? Ямар зам туулсан бэ? Монгол гэдэг чинь хий юм бэ? Энийг мэдэх болно. Тий, яавал би Монгол байх вэ? Би яавал энэ 1.5 сая 34 км Монгол гэдгийг эзэн байх вэ гэдгээ тэр одоо мэдэх зам нэг төвчртэй юм аа. Сүүлийн үед яагаад тэгээд энэ тэр хэлмэгдүүлэлтийг зөвтгөх гэсэн юм хандлага гараа гэж. Энэ бол зөв ёсны асуудал байсан юм. Нийгмийг тэгж хүчээр өөрчилдөг, цус урсгадгийг ингээд бичдэг хүмүүс байна шүү дээ. Энэ нөгөө энэрэнгүй үзэлтэй номлодог, энэ бие биендээ дайсан биш биендээ хүн бай гэдгийг номлодог хүмүүсээс яагаад ийм үг гарч байна? Яагаад тэр алдгыг зөвтгөж байгаа? Хүний амь хороодсон тэр үйлдэлийг яагаад зөвтгөж чадчихээн те? Энэ бол өөр тэр ингэж ярьж байгаа энэ үйлдэл нь ингэж ярьж байгаа хүн бол маш харгас юм байгаа байхгүй. Тэр хүн алахыг бол юм чинь тоохгүй шүү дээ. Ганц хүнийг алсан биш. Харгас алуурчныг алсан биш. Амьд явах ирэхгүй хүнийг алсан биш. Зүгээр тусгаар тогтнол өөрийн нөгөө оюун санааны эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, сайн сайхныхаа төлөө зүгээр амьдарч ирсэн хүнийг барьж аваад буутчихсан энэ харгислал واخгүй 37 он. Тэгэхээр энэ зүйлийг бол ямар нэгэн хэлбэрээр зөвтгөх, тэр ховсгалтын үйл зорилготой холбох, тэр шашны бүдүүлэг зан гарга үйлтэй холбох бол ерөөсөө утгагүй өгöd ойлгохгүй хэрэг байна. Ийм үгийг бол залуучууд бүр амнасаа гаргахгүй баг. Яагаад гэхээр эд түүхөө мэдэхгүй байна. Түүхөө уншихгүй байна.
уншсан ч түүхээсээ сургамж авахгүй байна. Лам нар гэдэг чинь хин юм бэ? Энэ чинь номтой хүмүүс хамгийн эхлээд юм ойлгодог хүмүүс. Хаанаас юу болж байна гэдэг нэгдүгээрт ялгаа салгадаг энэ хүмүүс. Дээр нь энэ хүмүүс үндэсний үзэлтэй байхгүй юу? Энэ 11 оны тусгаар тогтнолд эргчлөө олгоход би Богд хаан, Бурхны ишин гэд хэдэн мянга дахин давтаад байгааг үчирээ гэвэл энэ хүмүүс энэ орчин үеийн Монгол улсын эхлэлийг тавихад Бурхны ишин, Богд хаан энэ Богд хааныг тойрсон одоо ингээд үндэсний үзэлтэй монголчууд тэр эзэн Чингисийн одоо ургийн алтан ургийн хан аван гүнгүүд нь ингээд бүгдээр нэгдэж нэг ийм тусгаар тогтнолд эргчлөөг олж авсан юм шүү дээ. Монголчуудын үн цэнтэй бүх зүйлийг хомролон устгасан өвөг дээдсийнхээ амь нас түүх өв соёлыг сүйтгэүүлсэн улс төрийн хэлмэгдүүлэлтийг мартах учиргүй. Хэлмэгдүүлэлт гэдэг зүйлийг яагаад засах ёстой вэ гэхдээ зэрэг ирээдүйн бидний байгуулж байгаа энэ Монгол улс ирээдүйд цэцгэлэн хөгжих түүхээ үнэн зөв болгож өгөхгүй бол хизээ нэгэн цагт ийм л хэлмэгдэл. Жишээлх юм бол зарим нэгэн ухамсар одоо сайн ойлгоогүй хүн болоод хэдэн лам нарыг алчаад тэгээд одоо эрхчлөөг авчихсан доо яах вэ? Тэднүүд яах вэ? Өгсөндөө гэсэн маягийн юм хэлээд байгаа. Тэгэхээр ганцхан лам биш шүү дээ наадах чинь. Ингээд цаашаа явах юм бол маш их зэгтэй нийгэм хүмүүсэд аль нэгэн улсын дарамтанд ороод ингээд эрхээ алтаад энийг хэсэг бүлэг хүмүүсүүдийн рүү хамаг гэмэн чихээд эднүүдийг алчаад Монгол улсаа үлдээч гэдэг юм бид амьд үлдээ гэсэн тийм хэлмэгдэл дахиад үүсгэхийн шалтгаан болж байна. Тийм учраас тэр хэлмэгдлийг нэгж одоо зөвтгөж болох. Тэгээд энэ шарахыг аниулахын тулд юу хэрэгтэй гэж. Тэгэхээр энэ ургаж байгаа ногоогоо бити хордуулаач тэ монголчуудаа. Хүүхдүүдээ бити хордуулаач тэ. Өөрөө буруу үзэл бодолтой бол ядаж хүүхдээсээ нуугаач тэ. Энэ буруу үзэл сурталан энэ өсчваа өсвөр үедээ Монголын ирээдүйдээ бити хор хуучин үзэл сурталыг хүргээд байгаач тэ. Энэ хүмүүсийг аврах хэрэгтэй шүү. Үүндээ Монголын ирээдүйн төлөө цэнгэг сайхан тарихтай байя гэвэл Монголын болгох хэрэгтэй тэр үг түүхээс нь эртний тэр гуйвж дайваагүй одоо тэр гуйлаагүй үнэн бодит түүх хаа байна. Тэндээс нь мэдүүлсэн дээр штэ. Гашуун ч гэсэн үннийг мэдчихийг л да. Тийм. Тэгээд бол Монголын ирээдүй Монголын төлөө сэтгэл зовиндаг Монголон гэсэн ирээдүй бойшин шүү дээ гэж бодож. Үүндээ бид нэр цаашаа явах юм бол энэ Монгол үндэстний оршихуйг тасалсан шүү. Энэ алтан ургийн явж ирснээр нь үзэл бодлын тэгш оюун санааных нь өвийн юм шүү. Энэ үнэхээр одоо төрлөөр услах гэмтэрэг болсон. Энийг бол дээр дорого бодож цааш өнөөгөө зөв тэгнэж цааш нам бол одоо явах замаа зөв засах нь зөв бахаа гэж бодож байгаа. Би бүр гайхдаг. Ягаад гэх юм бол коммунизмын 70 жилийг өнгөрөөчхөд 1990 онд ардчил гараад тэгээд ингээд сүм хийдэ нээгээд эхлэхэд тэр 37 оны хэлмэгдүүлэлтийн тэр нэг үзсэн. Дараагаар нь коммунизмын үзэл сурталтай дотор одоо 40-50 жил буцалсан. Тэнд одоо албан байгууллагт ажиллаж байсан нэгдлийн дарга цагдаа сэргийлэхэд тэнд одоо хөдөө мал дээр энд засаг төрийн ажил хийж байсан. Тэдгээр улсууд буцаад лам болсон байхгүй. Тэр бол үнэхээр юм би гайхаж байсан. Эд яадах юм бол та гэж. Тэгээд тэднийтэй уулзаад эднүүд зүгээр амьдрал хөөгөөл лам болчихоо да гэж бодсон чинь яа харахгүй уншдаг урлагтай. Чэжээр өчнөө дөч ном уншдаг. Ном эднүүдийг сайхан одоо тайлбарж ярьж дараагийнхаа үеийн хүүхдүүдтэй бас хэлж өгдөг ийм улсууд байсан. Тэгэхээр тэр чи юг харуулж яах нөхөтэй зэрэг тэр одоо үзэл сурталын байгууллагт ажиллаад сэргийлэхт ажиллаад тэр дугуйл муугайлан одоо сони уншлага бүгдээр нь суугаад тэрнийг дэмжиж явж исэн ч гэсэн амныхаа уншлагыг таслаагүй тэр багшийнхаа шүтгээ бурхныхаа шүтнийг шүтлэгэн хаяагүй гэсэн гэрч шүү. Тэр бодоход тэр багш нар нь тэрэнд байнгын зодоод нүдээд сэтгэл буруу сэтгэл төлдөөс бурхны ном дотор харгас хэрцгий өчнөө юм байсан бол тэр хүн хизээч буцаж ирэхээргүй
тийм үжил суртлын дунд явсан мөртлөнгөө тэрнийг хадгалаад үлдэнэ гэдэг бол бурхны шишин ер нь хүнийг нэг сайхан хүмүүжүүлж чаддаг, мэдлэг олгож чаддаг, хүний юмыг эргэцүүлэн бодж чаддаг болгодог. Тэрнээс хизээч буцхааргүй болгочдөг юм байна да гэсэн ийм сэтгэл төрдөг л болсон да би. Улс төрийн хэлсэргийн золиос улсан хэдэн 10 мянган иргэдээ санаанд дурсаж хүндэтгэл илэрхийлэн нөгөө талаас сургамж авч хойч ирээдүйд ийм бусармаг хууль бус гажуудал ахин гаргахгүй төлөө их түүхээ үнэн зөвөөр нь мэдэх хэрэг бидэнд бий.